За энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Тэгээд одоо яралтай хэлцээд шийдвэрийг гаргаж өгөөд за тэгээд намар 9 сарын 15-нд улсын төсөв барихаас өмнө энэ тооцооллуудаа хийгээд ингээд яарчлахгүй бол цаан чи ахмадууд маань бол дэлбэрэхэд бэлэн болцсон байна. Хөдөө орон нутгаар уулзаад явж байхад сум болгонд уулзалтанд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ахмадууд ерөөсөө ярьж байгаа юм л ахмадын тэтгэвэр. За яг хэдэн төгрөг байвал та хэдийн амьдралд хүрэх гээд байна гэхээр л нөгөө сая 500 мянган төгрөгөө ярьж байгаа. За ордны гадаач гэсэн ингээл ахмадууд маш олон жил гарan ингээл жагсаал шаардлага хөргүүлээд ингээл явж байгаа. Тэгэхээр энэ ер нь бас боломжтой юу гэдэг ийм асуулгыг бид нар ерөнхий сайдаас асуусан арчил намын бүлгээс тэгээд боломжгүй гэдэг ийм одоо шийдвэрүүд бас ирсэн. Тэгэхээр энд бас нэг багч гисэн бас нэмэр болох ийм одоо хуйлаа гэж бодож ингэж яаралтай гормор хэлцэж дэмжиж байгаа. За бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянга байна. За орон нутагт яваад ингэхээр энэ жил махны үнд чүнтэй байсныг хэлэх үү, дөрөвхөн нэг 90 хоньны гулуу завчих аваа цаана юм үлдэхгүй хэмжээний мөнгө гэж ярьж байгаа. Энэ ч яг үнэн. Тэгэхээр үлдсэн одоо эм тарианы мөнгө бас одоо за бүр хувц сунар чихэр жимс тэр ач зээнэрт өгөх юм ч одоо бүр өнгөрсөн. Тэгэхээр энэ одоо тэтгэвэр бол яалчгүй хаанач хөрөхгүй байгаа учраас энийг яралтай юм шийдэх юм асуудал байгаамаа. За энэ сая энэ үйлдвэрчний эвлэлийн холбооноос бас нэг юм бичиг энэ яралтай хэлцгээ болооч энийг одоо татаж аваач гэсэн агуулгатай бичиг гишүүд рүү ирсэн. Тэгэхээр ажлын хэсэгт бас байгаа бол энэ ямар одоо үндслээр ийм зүйл хэлсэн юм бэ? Яагаад энийг ингээ хойшлуулах юм санал хэлсэн гэдгээ бас нэг тайлбарлаад өгчмөр байна. За 100 мянгаас 300 мянга одоо тэр баталгаа тэтгэвэр гэмээргүй байна. Одоо суур тэтгэвэргээл явмаар байна. Толгой эргүүлсэн тийм юм үг хэллэг хэрэглэмээргүй байна. Тэгэхээр 100-аас 300 мянган төгрөг гэсэн ийм одоо юу гарцсан. Ийм зөрүүтэй. Тэгэхээр тодорхой нэг хэлээд өгч хэдэн жил ажилласан хүн одоо энэ суур тэтгэврээ 300 мянга болгохын хэдэн жил ажилласан 100 мянгаар нэмэгдүүлэх энийг нэг ажлын хэсэг тодорхой хэлээд өгч. Тэгэхгүй бол энэ дээр нөгөө шудраг бус байна гээл баахан хэрүүл минийх баг нэмэгдлээ гэдэг бөөн хэрүүл нөгөө тэтгэврийн зөрүүний асуудал чинь дахиад босоод ирэх үедээ гэдэг ийм асуултыг асууя. За дээрэс нь энэ дээр тэр хамтын тэтгэврийн тухай хуультай холбоотой маягийн заалт орсон байлээ. Энэ дээр одоо тэр 20 жилийг 15 жил болгох энэ гэсэн ийм зүйл байна уу? Энэ нөгөө нэг гэр бүлийн хоёр хүний нэг нь нас орсон тохиолдолд энэ дээр өөрчлөлт орж байгаа зүйл заалт байна уу? 1 минутаа нэмээд авч нэг бас асууж. За тухайн гишүүд нэмж 1 минут. За энийг хариулаад өгөөрэй. За тэгээд энэ дээр нөгөө нэг олон давхар тэтгэврийн тогтолцоороо орох гэж байгаа юм байна. Нөгөө хувийн тэтгэврийн тухай хууль маань ингээд хаан ч яваа үйлээ ингээд байхгүй нөгөө 3 дахь одоо давхаргын асуудал байна. За энэ дээр нэг зүйлийг бас хэлчихье. Өнгөрсөн парламентын үед бас би санаачлаад батлуулжсэн байна. Нийгмийн даатгалын сан руу орох мөнгө урсгалыг нэмэгдүүлэх зорилготой төрөөс олох урамшууллаас эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэл суутхан тооцох гэдэг. Эрүүл мэндийн даатгалаа төлж суудагчиж уг нь болмоор юм. Дээрэс нь энэ урамшуул гэдэг маш олон тэрбум төгрөг 60-70 тэрбум төгрөг хөдөө аж ахуйн салбарт төсвөөс өгж байгаа. Эндээс та хэд маань олигтой бас нэг нийгмийн даатгалын байцаагч нартаа өгөөд реклам сурчлагаа хийгээд ингээд энэ улсын төсвөөс өгж байгаа мөнгөнөөсөө суутгаж аваад тэр хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдаа суутгаж аваад энэ сангаа өргөжүүлчих юм боломж байгаа. Энийг нээж өгөх гэсэн л хуульштай. Тэгээ энэ дээр хийх төлөвлөсөн арга хэмжээ байгаа юу гэсэн асуулт асууя. За ажлын хэсэг хариулъя. Булгантай гишүү. За ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болгоход гэрүүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын Бэкэр сайд бас өмнө нь бас хэвлэлд бас хэлжсэн. Тооцоол хийгээд үзэхэд 4 их 80 төгрөг нэмж шаардлагатай байна гэд. Тэгээ энэ бол бас одоохондоо төсөв тооцоолын хувьд хүнд байгаа учраас дээрээс нэмээд бас хэрхэн яаж нэмэхэд бас чухал. Ер нь бол хүмүүс нэг тэтгэврийн зөрүү байх ёсгүй гэхээр хүн болгон ижил тэтгэвэр авах ёстой гэж бодоод идэх. Гэтэл хүн болгоны цалин нэгэнт адилгүйгээс хойш эсвэл бид нар хүн болгоноос 2 сая төгрөгийн цалинтай үнээс 200 мянгаыг 5 сая төгрөгийн цалинтай үнээс 200 мянгаыг саяас 200 мянган нийгмийн дадлын шимтгэл нэгэнд авдгүйгээс хойш буцаагаад өгтөө ялгаатай авсан бол ялгаатай өгөхөөс өөр ямар ч арга байхгүй. Харин ямар зөрүү үүсгэсгүй вэ гэхээр би адилхан 20 жил ажилласан математикийн багш
нэлээд хэдэн жилийн өмнө тэтгэврт гарсан. Одоо саяхан гарч байгаа одоо математикийн 20 жил ажилласан багш бит хоёрын хооронд ялгаатай он цагууд гарснаас болоод л зөрүү ус ёсгүй тийм ээ. За үүнтэй холбоотой итгэл зүрийн асуудал маш чухал байнамаа. 2023 онд би нэг сайд багтаа итгэл зүрийг хийсэн. 9 жилийн дараа хийсэн. Энэ уг нь хуулиараа ч гэсэн жил болгон хийгээд үүний зөрүүг нь дандаа төсөв дээрээ тавиад нийгмийн дадлын эсгүүл сангаасаа санхүүжүүлээд явах ёстой. Гэтэл энүүнийгээ 50%-өөс олоод 9 жилийн дараа хийхээр хитрхи ужигэрчин асуудлыг нэг амсгаагаар хийж чадахгүй. Дээрээс нэмээд улсын төсвийн боломж болцоогоор хийхээр нөгөөх нь дутуу хийсэн. Сая 400-аар таарсан. Түүнээс дээш гомдол үүсгэх нь бол үүссэн. Гэхдээ түүнээс хойш 23 оноос хойш 3 удаа төсөв баталсан байна. Тэгэхэд энэ төсвүүд дээр энэ итгэл зүрийг шинжилээд сая 400-га тухайн үеийн нөхцөл байдал сая 900 дараа нь 2 сая 400 өнтер болгоод нэмэх боломж байсан үг бол байсан. Тэр ингээ хийхгүй болохоор ахаал гомдол үүснэ. Ерөөсө хамгийн чухал асуудал нь 760 эдээ сая төгрөгдөөч биш. Энэ тогтолцоогоо тооцоолоо зөв хийгээд сангийн яам нэг үнэн дээр нэг гороохгүйхэн шиг мөнгөний тавиад ахмадуудын яг төлсөн нэгэн л түмнээс албан журмаар авсан бол тэрүүнийг олон юм ариулахгүй жагсаахгүй бухимдуулахгүй өгчхөл ёстой. Тэгээ энэ нэг нь л бид нэр хийх ёстой. За дээрэс нь төрөөс өгөх нь урамшуул дээр Туван гишүүний тухайн үед санаачлаад 23 оны хуулийг хилцүүлж яхад батлуулжсэн. Энэ бол маш чухлаа. Тэгээд энэ манай хоёр яамны төрийн байгууллагууд одоо хоорондоо заримдаа хамтран ажиллах санууч чиг байгуулах хэрэгтэй гэдэг юм хайшин. Энүүнийг ингээд арьс ширний, ноос ноолуурын ингээд олон урамшууллуудаас авчих юм бол манай малчтын нийгмийн дадлын шимтгэлийн асуудал, тэтгэврийн шимтгэлийн асуудал уг нь бол одоо хамрагдах боломж болцоог нь бид нэр хуулиараа нээгээд өгсөн. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй байна л да. Малчтын тэтгэврийн шимтгэлийн асуудал дээр би бас нэг зүйлийг хийх гэсэн. 50%-ийг нь төрөөс даавал гэдэг уг нь бол ахмадуудыг шимтгэлд хамрагдуулах гэсэн. Яг үнийг хэлэхэд энэ бол хамрагдалт төдийллийн сайн биш байгаа. Тэгэхээр нэг хамрагдаа төсөөс мөнгө гараад ийм юм бол ер нь бол бага шүү. За ажлын хэсэг нэмж хариулъя. Хэн хариулах вэ? За дөрөвдүгээр микрофон Тамир хариулъя. За Туван гишүүний асуултанд хариулъя. Монголын улирчны эвлэлийн холбоо Тамир. За тэгэхээр Монголын улирчны эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын ерхий болон бус төлөөдөг өргөн барьж байхдаа холбоотой процессын болоод агуулгын шин чанартай хэд хэдэн асуудлууд дээр бол Монголын улирчны эвлэлийн холбоо бас эсрэг бас байр суурь илэрхийлсэн. За энэ агуулгуудын хүрээнд хэвлэлийн багварлаа хийгээд үүний араас одоо яг улсын хурал дээр үүссэн ажлын хэсэг болоод гэр бүл нийгмийн хамгааллын яам нийгмийн даатгалын ерхий газраас одоо яг манайханд яг энэ хуулийн үйлс баримтлал, хуулийн зохицуулалт тодорхой асуудлуудаар бид нар бол нэлээд удаан хугацаанд зөвшөөрөлдсөн. За энэ хүрээндээ бол Монголын улирчны эвлэлийн холбооноос нэг хэд хэдэн 5 янзын саналын зөрүү байсан. За яг энэ зөрүүтэй асуудлуудаар болохоор улсын хурал дээр үүссэн болгон тавь гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгтээ зөвшөөрөлцөөд энэ зөвшөөрлөөс хүрсэн гэж үзэж байгаа. За тэгээд энэ дээр бол хэд хэдэн агуулгууд байна. Нэгдүгээр талаараа хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын тэтгэврт гарах насны тусгай зохицуулалтын холбоотой асуудлууд байсан. За яг энэ асуудлууд дээр бол одоо ажлын хэсэгтээ зөвшөөрөлцөөд яг эндгээр улсуудын тэтгэврт гарахтай холбоотой тусгай зохицуулалтыг бол урдны байснаар хэвээр үлдээсэн.